Онцгой хөтөлбөрийн байгууллагаас 14 хоног тутам танд хүргэдэг онцгой хотын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаартаа бид шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн халдварт өвчний талаарх нэгдсэн мэдээллийг хүргэх зорилгоор зочинтой ярилцгаална. Ингээд студиуд онцгой хөтөлбөрийн ерөнхий газрын гамшин шуурх удирдлагын газрын засгийн дарга дэд хорондоо хонгор хүрэлцэн ирээд байгаа юм. Ингээд ярилцлагаа хийхэд хоёулаа бүгд найрамдах хятад ард улсын Ухаан хотоос эхлэлтэй шинэ коронавирус буюу COVID-19 энэ халдварт өвчний талаарх мэдээллийг үзэгчтэй хүргэх нь одоо зүйтэй байна. Бүгд найрамдах хятад ард улсын Хубэй мужийн Ухаан хотод бол шинэ одоо хатгалгаа үүсгэгч одоо шинэ төрлийн вирус тархсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бол хятад ард улсаас бол мэдээлсэн байгаа. Үүнтэй холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол хуралдаж за 2020 оны 1 сарын 9-ний өдөр одоо дэлхийн нийтэд бол шинэ одоо коронавирусын халдвар одоо бүгд найрамд хятад ард улсад тархсан талаар мэдээлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар бүгд найрамд хятад ард улсаас гадна 25 улс оронд дээрх вирусын халдвар манад бүртгэгдээд байна. За шинэ коронавирусын халдварын одоо тархалт дэлгэнтэй холбогдуулаад олон одоо их үүсвэрийн талаар олон одоо мэдээлэл явж байна л да. Яг энэ өвчний талаарх их үүсвэр ер нь юунаас үүсэлтэй гэж таамаглаж байгаа вэ? За дээрх вирусын халдварын их уурхайг бол сарсан багваханаас гэсэн таамаглалыг бол нэлээд олон эрдэмтэд судлаачид шинжээчид бол таамаглаж байгаа. Сарсан багвахаас хүн талдварсан. За тэгээд хүнээс хүн талдварсан байдлаар тархаж байна. Дээр нь одоо агаар туслын болон ахуйн хавтлын замаар одоо дээрх халдвар маань тархаж байна гэсэн таамаглалуудыг бол дэвшүүлээд байгаа. Ямар одоо шинж тэмдэг илэрх үү? Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд иргэд маань одоо хаана хандаж мэдээллийг одоо өгөх ёстой вэ? За дээрх шинж тэмдэг вирусын халдварын шинж тэмдэг маань бол яг томуу төс өвчнөд яг адилхан шинж тэмдэг илэрч байгаа. За энэ дотор бол одоо халуурах тийм ээ, ханиалгах, за амьсгалахад бэрхшээлтэй болох, амьсгалын тутамшил төрөх, за давхар одоо хавсарсан байдлаар суулгах, гүйлгэх гэсэн юм шинж тэмдгүүд илэрч байгаа учраас томуу төс өвчнөөс ялахад бол дэлхийн нийтэд бол маш бэрхшээлтэй байгаа. Үүнийг бол лабораторийн нөхцөлд вирус судлалын шинжилгээгээр бол илрүүлж байгаа. За Монгол улсын засгийн газраас шинэ коронавирусын халдвар одоо дэлхийд дахин тархсан үеэс эхлээд одоо олон талд арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна тийм ээ. Үүний хүрээнд ч гэсэн одоо гамшигс хамгаалах өндөрлүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлээд ингээд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. Харин энэ иргэд маань одоо шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах ёстой юм? Ямар одоо арга замаар одоо энэ халдвараас урьдчилан сэргийлж чадах вэ? За шинэ коронавирус халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд нэгд бол тухайн голомт бүс нутаг болон за өвчлөл бүртгэгдсэн улс оронд бол зорчихгүй байхыг нэг төрөнд бодох хэрэгтэй. За хоёрд нь гэвэл та гараа тогтмол савндаж сайтар угаах хэрэгтэй. За гуравт нь бол амны хаалтыг одоо хэрэглээ занших хэрэгтэй байна. За мөн дээр нь бол олон нийт цугласан газарт одоо үр хөвгтөд агуулахгүй явах хэрэгтэй. Худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх одоо тийм зайлшгүй шаардлагатай байгаа. За мөн гэр орон болон албан тасалгаанда чигтээ цэвэрлэгээ хийх, холоор агуулсан ус амлаар бол халдвар гүйтгэл тогтмол хийх, 2 цаг тутам агаар сэлгэлтийг сайжруулах ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүгд найрамдах хятад ард улсын Ухаан хотоос эхлэлтэй шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг та бүхэндээ студиэс шууд хүргэлээ. Ингээд үзэгч та бүхэн нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй. Намайг Мэндэ гэдэг. Би өнөөдөр та нарт шинэ коронавирусын халдвар болон ханиад томуугаас өөрсдийгөө яаж хамгаалах тухай хэлж өгье. Олон хүн цугларсан газраар битгий яваарай. Хэрвээ гарах хэрэгтэй бол дулаан хувцлаж маска заавал зүүгээрэй. Маска тайлсныхаа дараа гараа сайтар савндаж угаахаа битгий мартаарай. Ханиаж найдаж байгаа хүнээс хол байж өөрийгөө хамгаалаарай. Чи өөрөө ханиаж найдайвал амны цаас хэрэглээд цаасаа шууд хогийн савнд хаяарай. Эсвэл ингэж найтаагаарай. Найзуудаа миний хэлснийг аав ээж, ах дүү, найз нартаа дамжуулаарай. Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, дархалтыг бууруулах арга хэмжээний нэг нь амны хаалт хэрэглэх юм. Тиймээс өөрийгөө болон бусдыг болцшгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалтыг тогтмол зүүж хэвшгийг уриалж байна. Ингээд амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх талаар мэргэжлийн хүний зөвлөгөөгөөр нэвтрүүлэг маань өргөлжилж байна.
дэлхийн одоо зөвлөж байгаа нэг амны алт нь бол энэ мэсцлийн амны алт байна. За мөн одоо E95 буюу бас шүүлтүртэй амны алтыг зөвлөж байгаа. За дараагийн нэг гол зөвлөж байгаа одоо энэ зөвлөмж бол дэлхийн нийтээрээ амны алтны сомсдолд орсон байна нэгдүгээрт. За хоёрдугаарт одоо энэ амны алтыг бол одоо заавал зөвхийг зөвлөж байгаа учраас өөрийн одоо орны нөхцөлд бол тааруулаад энэ даавын амны алтыг бол хэд зөвхийг зөвлөж байгаа. За тэгэхээр ер нь бол хэдий амны алтыг зөвхөө гэхээр зэрэг олон нийтийн газраар явахдаа тухайлбал одоо зах дийлгүүр худалдааны төвөөр явах, за мөн нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ тухайлбал банк байна, нэг засгийн үйлчилгээний газрууд байна. За мөн гадуур одоо явахдаа олон нийтийн үйлчилгээгээр явахдаа за мөн одоо эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ за дараагийн бас нэг зүйл бол өвчтөе хүн асрахтаа бас заавал зөвхийг зөвлөж байгаа. За мөн та өөрөө тийм ээ томооц талдварын одоо шинж тэмдэгтэй бол бусдад талдвар тараахгүй тулд за мөн өөрөө одоо бусдад халдвараас нэмж авахгүй тулд бас амны алтыг зөвхийг зөвлөж байгаа. За хоёрдугаар таны гол шаардлага бол амны алт чинь ямар одоо байх юм бэ гэдгийг зөвлөж байгаа. За энд бол хамгийн нэгдүгüүрт бол одоо даавн ч бай тийм ээ нэг удаагийн амнаалт ч бай эрүүний даагуур тэгээд нүүр бүтэн хамрын дээгүүр одоо бүтэн одоо далдалсан байх хэрэгтэй гэдгийг зөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл жишээлбэл одоо ингээд зөвхөд тийм ээ ингээд одоо хажуудлаас нь харахад ингээд бүтэн ингээд орж явахаар за дараагийн нэг нь бол энэ даавн амны алт чинь бас хийхдээ бас эрүүний болон хамрын энэ ухлаацуудыг оруулж хийгэрэй гэдэг нь за ингээд зөвхөд бол одоо ингээд хамар битүү орж ийн тийм ээ за мөн энэ эрүү орж ийн. Тэгэхээр ингэж орж ийн гэдэг маань энэ бол одоо халдварын ямар нэгэн одоо надаас гарч байгаа шүүрэл тийм ээ гадуур цацагдахгүй байх. Бусдын цацруулж гадагшаа цацж байгаа шүлс тийм ээ бусад биологийн шингэнийг би өөрөө авахгүй тулд энийг зүүж байгаа учраас энэ бол одоо хамгийн нэгдүгээр шаардлага бол одоо хамар нүүр тэгээд эрүүний дагавар бүтэн одоо дүүрсэн байх хэрэгтэй гэдгийг зөвлөдөг. За хоёрдугаарт ингээд зүүснийхаа дараа ерөөсөө маскныхаа гадна болон дотор тал битгий үрээрээ гэдгийг зөвлөж байгаа. Жишээлбэл хүмүүс ингээд зүүчээл те эвгүй таарахгүй байгаа юм ингээл барайл ингэж бариад байдаг. Гэтэл энийг бол битгий бариараа гэдгийг зөвлөж байгаа. Яагаад гэвэл энийг өөрөө эн чинь ингээд бохирлогдож байгаа зүйл. За 3 дугаарт бол ер нь 2 цаг тутамд болж өгвөл тийм ээ солихыг одоо зөвлөж जैन. Тэгэхээр зэрэг амны нэг удаагийн амнаалч адилхан ер нь даавын амны алдаа ч гэсэн ер нь 2-3 цаг тутамд наан нь одоо ханиад юм уу найтайх тий шүлсээр юм уу норох чихдэх бохирдох юм бол 2 цаг юм уу 3 цаг болоогүй салах хэрэгтэй гэдгийг одоо иргэд маань онцгой анхаарах хэрэгтэй. За тэгээ мэдээч одоо хүүхдийн насан туршидтийн өөртөө тохирсон нүүрнийхээ хэлбэр таарсан амны хаалт зөвх юм бол энэ бол илүү одоо ач холбогдолтой гэдгийг зөвлөж байгаа. За нэг удаагийн амны хаалт хэрвээ одоо та зүүжээвэл тийм ээ ингээд хүмүүс болоод ингээд зүүчээл энэ тэндээ хүрэхгүй гэдгийг юм чинь сая зөвлөлөө шүү дээ. Тэгэхээр зэрэг эрзэнэн одоо ингээд зүүцэн байхад шууд ингээд чихнийхээ тогтоогчоо шууд аваад ингээд шууд одоо хогийн савн шууд таях хэвээр. За даавныг ч гэсэндээ солих бүрдээ заавал гараа савндаж одоо тухай бүр угаах хэвээр. Тэгэхээр зэрэг амны хаалтыг бол бид нар яг ерөнхийдөө ерөнхий одоо арзмаараар бас ингээд бид нар бэлдсэн байгаа. Тэгэхээр зэрэг энэ одоо бэлдснээр бас гэрийн нөхцөлдөө бас өөртөө одоо хийж болно. За тэгээд ямар одоо материалыг яг гэхээр хөвөн даав гэж байгаа. Өөрөөр хэлбэл нилон биш. Мөн ноосон биш. Яг үл эн чинь ширхгэн том болчин те. Тэгэхээр зэрэг мэдээж хамгаалахгүй шүлсийг цацрахаас одоо гадагшин цацагдахаас хамгаалахгүй учраас ийм хөвөн даав. Энийг бол одоо 3 давхар доошгүй гэж хэлж байгаа. Тэгэхээр зэрэг 3 давхар тэгээд чихний энэ тогтоогчийг бол аль болохоор ийм тохиромжтой авахд тийм ээ. Мөн одоо зүүхэд эвтэхнэр буюу өөрөөр хэлбэл уяах биш ийм эрзэнэн материал ивэл зүгээр шүү гэдгийг зөвлөж байгаа. Тэгэхээр зэрэг гарын дор ийм хөвөн даав материалаар аав ээжүүд маань те иргэд маань хүүхдтэй өөртөө хийх бас юм боломжтой байгаамаа гэдгийг зөвлөж байна. За тэгээд даавн одоо амны хаалтыг бол нэг удаагийн амны хаалтыг бол эмч нь бол шууд хогийн савнд хайгсан тий. Хайсны дараа гараа заавал угаана. За даавн амны хаалтыг бол яах вэ гэхээр зэрэг 40-оос дээш халуун усанд савндаж угаагаад тэгээд 56 градусаас дээш одоо эндүүгээр эндүүтэх хэвээр халуун эндүүгээр өөрөөр хэлбэл энэ бол пиццгийн одоо шин чанараар нь одоо халдвар үүтгэж штэ тийм ээ ариутгаж халдвар үүтгэж байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг ийм даавн амны хаалтыг бол хэрвээ та зүүж байгаа бол нэг хүнд бол 4-5 ээлж байх хэвээр. За тэгээд солих бүртээ гараа савндаж угаана. Сольсны дараа бол энийг халуун одоо 40-оос дээш градус халуун усаар савндаж угааж халуун эндүүдээр эндүүдэрээ гэдгийг эмчин зөвлөж байна.
намайг Мэндэ гэдэг. Би өнөөдөр та нарт шинэ коронавирусын халдвар болон ханиад томуугаас өөрсдийгөө яаж хамгаалах тухай хэлж өгье. Манайх өдөр бүр гэртээ чигтээ цэвэрлэгээ хийж байгаа. Би ч гэсэн аав ээжтэйгээ хамт тоглоомнуудаа соодтой эсвэл давстай усаар угааж цэвэрлэж байгаа шүү. Тоглоомоо угааж цэвэрлэх нь олон төрлийн халдвар төвчнөөс сэргийлдэг юм байна лээ. Би ээж аавынхаа хэлснээр хоолоо сайн идэж, бүлээн ус, шингийн юм байн ууж байгаа. Та нар ч гэсэн хоолоо сайн идэж, бүлээн ус, шингийн юм сайн ууж байгаарай. Би бас зурагтын хичээлээ үзэж давтаад орой эртхэн унтаж амарч байгаа. Эрт унтаж амархад хүүхэд бидний дархлаа сайжирдаг шүү. Найзуудаа миний хэлснийг аав ээж, ах дүү, найз нартаа дамжуулаарай. Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах бэлэн байдлыг хангах зорилгоор Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа нутаг дэвсгэрээ нэгж төрийн болон нутгийн захиргааны байгууллага хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-наас эхлэн гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлээд байна. Шинэ коронавирусын дэгдэлт дэлхийн нийтээр бол өндөр байгаатай холбогдуулан Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комисс, ерөнхийлөгчийн холбогдох шийдвэрүүд, зарлиг тогтоол, тушаалууд гарсан. За үүнтэй холбоотойгоор бол онцгой байдлын ерөнхий газар болон бусад төрийн байгууллагууд, за энэ чиглэлээр үүрэг хүлээсэн эрүүл мэндийн яам, бусад холбогдох байгууллагууд бол өндөржүүлсэн юм бэлэн байдлын зэрэгт 24 цагийн тасралтгүй жижигүрэлттэйгээр ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед бүх нийтийн зарлан мэдээллийг бол шуурхаа хүргэх ажлыг зохион байгуулах асуудал байдаг. За энэ ажил бол явж байгаа. За явхдаа бол эрүүл мэндийн яамнаас буюу нэг сувгаар мэрэгжлийн байгууллагаас гаргаж байгаа энэ үнэн зөв бодиттой мэдээллээ бид нар олон нийтийн телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрийн холбооны сүлжээ байгууллагуудаар дамжуулж иргэдэд сэрэмжлүүлэх мэдээллийг бол хүргэж байгаа. За энийг бол иргэд маань энэ зарлан мэдээлэл бол хүрч байна. Энэ мэдээллийг бол бид нарт зарлан мэдээлэл хүрж байгаа гэд ойлгоод за энэ өгж байгаа зөвлөгөө зөвлөмжийн дагуу хариу өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах энэ асуудлууд дээр анхаарах ёстой. Иргэдийн тухайд бол өгж байгаа мэрэгжлийн байгууллага болон засаг захиргааны байгууллагаас өгж байгаа зөвлөмжийг дагах ёстой. За сар шинийн баярыг бол бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан. За үүнтэй холбоотой бол иргэд гэр бүлийн хүрээнд буюу аймаг орон нутаг дамнаж явахгүй байх. За нутгийн болон бусад төрийн золголтууд энэ ёслол ийм хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх. За үүнийг дагаад гардаг урлаг, уран сайхан бусад бүх нэгдсэн ийм бөөнөр цуглах арга хэмжээнүүдийг бол хоригдсан байгаа гэдгийг бас дор бүрнээ анхаарад гэр бүл дотроо ч гэсэн олуулаа цуглаж ингэж бусдаа тийм ээ хүндрэл учруулахгүй байх. Дээрээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд бүгдээр хичээж ингэж дагаж мөрдөх шаардлагатай байна. Гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэндээ холбогдуулан онцгой байдлын байгууллагаас нэгдсэн шуурхай штабыг байгуулан 24 цагаар үүрэг гүйцэтгэж цаг үеийн мэдээллийг нэгтгэн гамшигаас хамгаалах улсын болон орон нутгийн албатыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байгаа юм а. Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалтаа зүүж гараа тогтмол ариутгаж байхыг уриалж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч танд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.